Зэвсэн ирээдүүлээ гүнгийн хувь бол дахин тарсан галуурч байна. Гэх хөвдөнийхөө дараагийн партаар дахин уулзж байна. Дэвшлэгдээс өмнө мэдээж лайк болон сабскрайб хийж битгэд дарах хамартаарай. Өөр нэг зүйлийг хэлэхэд манай согтой хамтарч ажиллах хүн болон байгууллага юм бол description хэсгээр байрлуулсан мэйлэр холбогдорой. Тэгээд лайкын тоо хангалттай гэж үзвэл мэдээж дараагийн парт маань амар хурдан ордог гэдгийг та нар одоо мэддэг болсон байлгүй дээ, тийм ээ. За. Одоо шууд гол цуврал руу орцгоё. Толтмор байна зөвхөрлөө. Чи юу ч хийсэн байсан. Миний 9 оттой шид болох гинжин цамхгаа зугтаж чадахгүй. Би чиний чадварыг хит дээгүүрнүүлсэн бол тоо. Тэгвэл би өөрийгөө баталж харуулъя. Гиснээс харуул яагийн зураглаар харагдаж байгаачлаа битүү хар зэл болсноо. Хоосон бөмбөрцөг, хавсрагсан техник. Утгагүй. Хоосон бөмбөрцөг дөнгөж нэг оттой шид штэ. Гэтэл миний шидийг сурчлаа гэж юу? Гоманд нөгөө бүгэлүтийн 9 оттой шиднээс нь бүр юу ч болоогүй юм шиг молдорч чаддаг бөгөөд энийг нь харсан захирал одохдоо энэ хөө яг хэр их авьяастай юм бэ? Одоо нам хэрэгцээтэй гэж бодож байна уу? За. Би анхааруулга буцаж авлаа. Дамаараас харуул ерөөсөө нэг тийм хар буруу санаа байхгүй, зүгээр л би захирлын буруу шийдвэрээс болж актемиг нуурахыг хармааргүй байна гэснээр ер нь захирал заавал туслах гад үзээд байгаа байхгүй юу? Зурглал Брайан руу шилжгээд хөөрхөн наанад зориулаад битүү амттан худалдаад авцсан явж байхад нь хажуу талаас нь үл мэддэг хүн гарч ирснээр Брайан хаашаа ч мөчр өтгөр алга болно. Зурглал харманаас харуулуур шилжгээс харуулч нь яалтчгүй актемд орсон учраас хижээл их хэрэгтэй штэ. Ихчийн хичээлүүдээ бүгдийг нь 30 жилийн өмнө үдчихсэн учраас дахиж давтаж үзээдэх шаардлага байхгүй юу? Ардаас нь гинтэл ариуна хөрөөд ирэх бөгөөд энэ хоёрыг хоорондоо мармар гэд байж байхад нь хажуу талаас нь ариунагийн дээдлийн хоёр ах нь гараад ирнэ. Энэ хоёр ахыг нь таад угсаа яг мэдчихлээ байлгүй те. Нөгөө ариунагийн эцэг нэгт ах дүүс ч те. Тэр ярианых нь темпээс нь харахад яалтчгүй гэлт ариунаг бүр доош нь хийх бүр ингэд ариуна дургу гэдэг өнгө айс анзаарагданаа. Тэгэд манай ардан саруулаг байгааг харснаа хөөхөө. Би вэртгүний хүүг яаж бидэхгүй байх вэ те. Би чинь хаалт туларныг хараад бүр гайхшруулсан шүү. Үйлчлэг зохиох юм бол заавал чамайг өрнө. Манай хүмүүс яалтчгүй тэгээд нэр хүндтэй болсон байгаа байхгүй юу? Тэр үед илүү их ярилццгаая. Хэдүүлээ наваа найзууд болцгоё. Ховор боломжтой мэдж байгаа үсттэй. Тэгвэл дараа болцъё. Гэхдээ чамтай бол биш. Байр сөрөө мэдээ яруна. Битгий хэр төөрөд байгаарэ. Гэвэр яалтчгүй ариунад дургу гэдгийг мэдэж байгааз. Хоёр ахны явсныхан дараа ариуна яалтчгүй сэтгэлээр унтна ойлгомжтой шүү дээ. Сарвал ариунаг хайж явахынхаа өмнө эрх мэдлийн өмнө цосон холбоо ямар ч чадахгүй. Тэд яагаад заавал чамд ингэж ажиллаад байгаа нь ойлгомжтой шүү дээ. Тэг зүгээр л чамаас айлгаж байгаа. Чамаг өөрийнхөө эрхшээл байлгахын тулд л. Тиймээс битгий нэг их тоо. Гэсэн тэр ариунагийн ард нь үлдэж байгаа царай марин бол яалтчгүй гэж жичингүүр бас талчгана энэ хоёр бас. Саруул өвдөж өргөдүүлэн өөрийнхөө өрөөнд нь ороход нь Брайан байхгүй байгааг анзаарнаа. Тэгээ Кайрамаас яг юу болсон талаар асуухад Брайан ерөөсөө ирээгүй болохоор яалтчгүй ямар нэгэн зүйл болсон юм байна гэж дотор боддог. Харин нөгөөдөл манай Брайан яг яаж өгдөг вэ гэхлээр хэсэг хүмүүс дээрлүүлж байх уу гэд нөгөө дээрлэгчсэн хүмүүс нь болохоор нөгөө хамгийн анх үүрийг дээрлэхэд байсан нөгөө гарууд ч юм байдаг. Ийм учраас бид их сайхан ажиллаж байгаад битэг сонсох ёстой байсан юм шүү дээ. Бидэнд ажиллаудаад байх юм. Чамаг тохор ганц би хамгаалагч чинь гэж бодтолоо. Суугалт юм байна шүү дээ. Би чамаг хэдэн хэсэг хуваагаад эзэн рүү чинь биелэг болгож явуулах болно. Танаа эзэн миний өмнө өнгөрснөөс л болсон шүү. Зүгээр бодох төд идэл бүлбэр санагдчих байна. Манай Брайан бол ерөөсөө мөчөг өгөхгүй. Чи яа гинэ? Иний төрөгч гэлээ. Мос солиотой новш. Зодол тухайн алчихсан юм. Өөдчихлээ. Түүнийг ал. Гэсэн яг зэрэгэлдэх байшингийн дээвэр дээр манай сараал түрээд ирчихсэн байх бөгөөд шууд л Брайаныг харснаа түүний хоолойны хөвжин үрэл тасартлаа зодуулсан гэдгийг мэдэж авдаг. Харин Луис Мэл хэлэхдээ чи өөрөө бар ямар ороод ирэх шүү. Яг болж байна. Тэгвэл эхлээд эрхтнүүдийг чинь ухаж гаргадаг хэрэгээ. Сэтгэл хөдлөлчлөө. Өтгөн манангийн 8 дугаар хэлбэр. Халтлага. Гистэ тэндөөсөн бүх хийл зэргүүдийг нь амар хаан гих чинь ганцхан дараалтаар зогсоулждаг. Тэр нүдэрэг зураад хүсний зэргүүдийг ялцглаа. Би түүний эсрэг яаж чадахгүй гэж юу? Тэгэл Луис Мэл чинь угаасаа манай хүнийг отлолтод оруулахын тулд бүр хүсний зэргүүд аймагтаа хүсэлсэн юм байл л дээ чаавас. Тэгсэн нөгөөдөл нь яасан байх нь? Юу ч болоогүй. Тэр яаж юм хүчтэй байгаа юм? Хараал ид. Би чамайг өөрийн гараар алхуулсан саруулаа. Гэ манай хүн рүү дайрсан ч гэж дээ. Тэгээ угаасаа яруусаа дайралтанд нөлөөлөхгүй манай хүн зүгээр ганцхан л өвдөглөөд хойшоо маш хүчтэйгээр шидэд хайнаа. Чи өгт өөрчлөгдөхгүй маа. Өөрөөсөө сул дорой хүмүүсийг зоовогт хийм хөвчлөлтэй байдаг юм аа. Миний хобби чамд яг ямар хамаатай юм. Тэглээгээд яах юм? Чи намайг алах юм уу? Барет Луис Мэл.
Луисмис гэр бүлийн том хүү Грам хаант улсад жинхэнэ эрх мэдэлтэн гэж тооцогддог. Тэр миний өнгөрсөн амьдралч гэсэн зан авираа доголтой гэдгээр алдартай байсан. Хүмүүсийг зодож тарслаах. Тэр өөрийгөө зогоо залгахын тулд жижиг амьтдыг ам дээрээ шатаадаг байсан. Нэг өдөр үнэхээр 6 цаг давсан үлдээсэн. Тэр ангийнхаа охиныг алсан. Тэр шидээ бэлдэж байгаа тэгсэн гişэлдэгт очсон. Эцэст нь манангаас түүнийг яриусгахыг тушаал ирсэн. Түүний хөөсний дараа байршилж байсан ордон руу нэвтрэхэд би зөөрөнд нь хадгалсан тоолж бурамгүй олон болгоолын цогцоодыг олж харсан. Түүнийг тамласны дараа өөрийн мэдийг хамгийн зовлонтой үгээр алах гэж байсан. Тэгтэл тэр над руу энийг сунжруулаад байлгүй зүгээр алгаадах гэж хэлсэн. Түүний гаргасан царайг би одоош тодоос тоцоонож байна. Тэр хүсэж байхсан бүх цугаагаа гаргачихсан болохоор өгөхөд зүгээр гэж хэлсэн. Одоо бодоод үзсэн чинь түүнийг тэгж ялах нь хүрдэг өстой шийтгэл биш байсан байх. Тэр өвхөөс өмнө зугаагаа гаргачихсан гэж хэлсэнчлэн түүний болосон бүх амнасуудын төлөөхсийг төлөхийн тулд зүгээр нэг үхэл огт хангалтдаг. Гиснэр бол Луис Мюллийн ам руу айхтар их мана хийх гэж оролдог. Тэгээ хидэргийн их манаг өөрт нь оруулах юм бол ер нь мананы цөмөн устдаа дахиж хизээчээд ашиглах боломжгүй болдог гэж би хэлсэн шүү дээ. Тэгээ яг тэр үйл явдлыг хийгээ байж байхад нь Дэвид дээрээс нөгөө ээжлийн туслах нь тэр ийм хүчнүүд байсан байх нэ. Хурдхан шиг ээжил мэдэгдэх хэрэгтэйгээд яг явахгүйт нь ард нь хин ч юм мэдэхгүй хурж ирснэ. Тэгэхээр чи явах нэ. Сүүлийн үед миний сурагчид дагаад байсан хинэтэй навш. Дэний ядчгүй сэлэнгэ багш яваад байгаа байхгүй юу? Харин манай сурвал болохоор Брайан дээр хэлэхдээ чи юу гэд балаа юм хийгээд байгаа юм бэ? Хэдэ чи надад үнэн ч үж болох ч гэсэн надад өөхтөг туслах юусоо хэрэггүй. Гэт одоо гарч ирэх цаг чинь болсон юм шүү сэлэнгэ багшаа. Чи мэдчихсэн юм уу? Өөрөөсөө гадна манангийн бүхий л гişүүдийг дагуулаад хүрээд өгсөн байхад би яаж мэдэхгүй байх юм. Тэгэхээр би чамд бэлгтэй. Сарвал түүнийг харснаа. Тэр намайг сүүлийн үед дагаад байсан залуу байна. Йоо, аль хэдийн мэдж байсан юм уу? Тийм ээ. Чамаг авистыг чи хүлэн зөвшөөрч байна. Манангийн алуурчдыг хол хаях хүч. Захиралтай шудрах хэлэл зэрхийх мэдлэг баха. Шүтгэрийн хилдэг төгс эзэмших сэтгэлийг хийхээ. Чи бол өв залгамшигч болоход төгс төгөрсөн нэг. Ихтэй иймэрхүү зүйл дахин тохиолдод байж болохгүй. Чамаг цэжигтэй гэж бодох илүү олон хүн гарч ирсэн юм байна. Би болгоомжтой байна. Гэсэн чи би бусдын дормжлыг тийсдэг тэнгийн хуваар амьдрах бодлого байна. Хэрв хэн нэгэн ингэж миний хүмүүст гарах хүрэх юм бол би юу ч уулжсэн тэдийг нийцсэн. Гэсэн сэлэнгэ багш за надад хамаагүй гэснэ. Саяны авчирсан хүндээ санаа тавиарай гэж хэлээд явдаг. Энэ хүнийг нь ээжлийн туслах гэдэг манай хүн яалтчгүй мэдж байгаа шүү дээ. Өмнөх амьдралыг хүртэл ээжлдээ хамгийн ойрхон байсан хүн нь ер нь бол манай саруул байхгүй юу? Тэгээд яах вэ? Энэ ээжлийн туслах хэмжээ надад нэлээд хэрэгт болж магадгүй гэснэ. Одоо энэ зураг дээр харагдаж байгаа ч нэг тийм амруу нэг хар зүйл хийгээд байдаг. Зурглал гинтээ солигдох бөгөөд Ариуна болон үүрээ хоёр бэлтгэл тулаан хийж явахт нь хажууд нь манай Саруул Брайан хоёр бэлтгэл тулаан үргэлжлүүлэх хийж байдаг. Тэгээ Саруулын гол зорилго нь болохоор Брайаныг дахиж тийм зүйлд оруулахын тулд өөрийгөө биеийг хамгаалж суруулах хэрэгтэй гэдэл ер нь Брайанд тулааны техник зааж өгч байгаа байхгүй юу. Тэгээ өргөдүүлэн Брайан болохоор тэр Кейлийн залуу үнэхэр зүгээр юм уу? Түүн санаа зовох хэрэггүй. Тэр аль хэдийн бидний талд орсон. Дөнгөрлөө дуусгад нь манай Саруул чинь 9 оттой харанхуй элементийн шид сүүдрийн зан араншин. Энэ нь болохоор өрсөлдөгчөө удирдахын тулд сүүдрээс зан араншин бүтээдэг техник. Ер нь бол энэ техникийг ашигласан үед нөгөө өрсөлдөгч нь гэдэг хүн нь нэлээд дуулууртай буюу асуусан болгонд нь хариулдаг юм байна лээ л дээ. За, чи хэн бэлээ? Келиан дэг. Уиллисын хамаалагч хүлэг батар. Би Саруул залуу эзэнтийг ажиллах тушаал аваад Луэн руу ирсэн. Тэр өдөр дуулуурт олж. Бас чиний зүтгэдэг эзэн чи хэн бэлээ? Би ээшэл залуу эзэн зөвцөгдөг байсан. Эгт одоо би тань зүтгэмөрөө Саруул залуу эзэнтэй намайг аваач. Болно. Тэгвэл миний юу хэлгийг сонсоод Вэлиас руу очиод ээшэлд дамжуул. Нэг ч зүйл үлдээж болохгүй шүү. Ойлгосноо? Тийм ээ. Ойлголоо залуу эзэнтэй. Гэмээр Саруул бүр яалч хүнийг гой зүйл хийсэн байгаач. Тэгээ өөрөлдөө Луис Мюлл хийсэн зүйлээ бодох бөгөөд Луис Мюллийг хинэгэн олсон ч гэсэн түүний ямар хүн ийм байлдалтай болгосон гэдгийг юусоо хэлээгүй. Яг тэр манай Саруулаас айж байгаа гэсэн үг. Дэмон Луис Мюлл нь манай хүний хийсэн зүйлээс болоод дахиж зээж шид ашиглаж чадахгүй. Тэг бодоод хөвжүүлсэн чинь гинтээ тэнгэрээс нана аава гэсээр хүрээд ирнэ. Дуг нь Кайрэм дуг нь үлдээсэн чинь тэг нана хүрээд ирсэн байдаг байхгүй юу. Тэг энэ байдлыг нь Ариуна үүрээ хоёр харж байгаа байхгүй юу. Ариуна чинь бүр бөө юм бодоод зүгээр яаж байгаа юм бэ, ийж байгаа юм бэ, хинтээ бэ, хинт
бүтцээтэй хүүхдтэй болцсон бэ гэд байж багт нь зурагтад яг манай хүний өрөөнд нь хэдийн ариунад бүх зүйлийг тайлбарлсан үг рүү шилж нэ. Ашгүй. Тэгэхээр жинхнээс чиний хөвгт биш байх нэ. Чамаг ийм сайхан сэтгэлтэй гэж мэдсэнгүй. Өстө төсөөлсөнгүй шүү. Гэхдээ яг манай ариунаа болохоор хэлэхгүй л гэж байгаа байхгүй юу. Тэгээ энийгээ бяцхан нууц шүү гэснээр ариунаа энэ нууцыг хадгалахаар болноо. Намаа хэд гэртээ үлдсэн хойгоор нь Брайан Нана ерөөсөө гадуур гарч үзээгүй болохоор түүнийг нэг ганц өдөр салхитуулчаад ир яг ихтэн өөнийг саруул зөвшөөрнөө. Үзэгдэл нэгэн хоёр хүн луу юм уу одоо юу гэмээр нисэж байх бөгөөд би тэндээс лууны гимээргүй хачиргалтай аваар мэдэрч байна. Зургал манай хэдрүү шилжгээд яалтачгүй хотын төвөөс нэгэн зайтай газар буюу 10 км-ийн зайтай газар манай Нанаг салхитуулахад ерөөсөө асуудал гарахгүй байлгүй. Тэгээ явж явахад нь гинтэл дээрээс нэг зүйл урмаад хүрээд ирнэ. Тэгээд бууж ирсэн хоёр нь хэн бэ гэхлээр өндөр зэргийн луу. Яг лууны дотор нэг тийм ангилалтай байдаг юм шиг байна. Тэгээ энийг нь хожим сүулт нь би тайлбарлаад өгөө заяа. Тэгээ шууд л манай Нанаг харсан дайруудаа нэг хүн ч юм уу луу ч юм уу наа зүйл чинь үнэхээр шижгийн заваа юм. Яг уу наатахаа өгчих юм бол та нарыг зүгээр явуулаа гэхдээ манай царвал юу гэж мэдээ зүгээр өгөхгүй дээ. Амаатаад. Усаа юу гэсэн бэ? Амаатаад хэлээ. Мо гөрөвлөн авшаа. Гэсэн манай хүн рүү шууд л нэг дайралт гэдгээд өгөөд нөгөө дайралтанд ялчгүй энгийн хүн явуулах дайралт биш ээ. Нилийн хүчрэг дайралт явуулдаг. Залуу үстэнтэй. Зүгээрээ эндээс холт. Мэдлэг залуу үстэнтэй. Ямар сүрхий техник вэ? Ийм учраас та нарыг дор дамжил гэдэг юм шүү дээ. Өтгөх манангийн ястгүүр хэлбэр. Чөтгөрийн хилдийн тунгаглал. Ирхмээ энэ хүч. Тийм ээ. Энэ бол цөлгийн хүч. Өнөөдөр гин тийм хэлбэр дүүрэн байх шүү. Гисэн ч тэр ердөл өчүүхэн хүн. Гэ хич дуусах вахт манай хүн хажууд нь гинтээр хүрээд ирсэн байх бөгөөд тэр хизээтэй. Гэстээр энэ хоёр ялчгүй хэсэг тулаан өрнүүлэхэр болно. Мо бяцхан. Навш. Хүчтэй долгио. Гэт яг зурвал дээр харагдаж байгаачлан нүсэр дайралтыг манай сарвал руу илгэнэ. Ямар ч саний дайралтаас нь манай хүн болчихсон байх бөгөөд эргүүлээд ардаас нь хүчтэй дайралтыг хийсэн ч гэсэн нөгөө хажууд нь байсан өнөөхлөө хамгааж таарна. Би түүнийг хай. Кадрэлла. Охор. Чи юу түүнтэй энэ зэрэгцэхгүй. Санаа зовлтгүй ирэх мэ. Би түүний эсрэг ялгагдана гэж байхгүй. Би мянган жилийн турш цуглуулсантай тэнцэх маанаас бүтсэн лууны халт тавьсан. 100 жил амьдарч чадахгүй хүн энийг хагална гэж байхгүй гэсэн чинь мод хагалцдаг боо юм биз дээ. Тэгээ үнийг харсан нөгөө юм шок нөрж байгаа шүү дээ. Тэр хүнийг нэвтэлчихлээ гэж юу? Чи яг юу юм бэ? Манангийн бурхан ямар ч ирэх мэтлэхгүй. Гэтэл чамд яаж ийм их хүч байгаа юм? Хэлээч. Бидэнд хэн болохоо хэл. Чи хариулах хүсэхгүй болж байна. Чамаа хүнстэй өрсөлдөгч гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Гисний ягууд зурглаар харагдаж байгаачлан лууны хэлбэрт орчихдог. Тэгээ энэ бол яг юу бэлгэж байгаа вэ гэхээр манай саруулын өөдөөс үнэхээр барахгүй байна гэдгийг ойлгоод өөрийн хамгийн хүчтэй хэлбэрт орж байгаа хэлбэр байхгүй юу? Өргөжлөл манай хүн рүү дайрах гэсэн ч даанч манай саруул энэ олон хэлбэрт байрал буюу луунд орсон үед нь сул талыг нь мэддэг л таардаг. Тэгэхээр одоо зурглаар харагдаж байгаачлан ганцхан дарилт хийгээд л чад. Ардаас нь Брайан хүрээдэрх бөгөөд Брайаныг очиод харахад нь манай хүн өнөөг лууныхан бүр махыг нэгдээс байж идэг боо юм. Тэгэл ихтэй аль үед Брайан. Их хүнтэй мах шүү. Зурглал ээжлэгөөр шилжнэ. Тэгэхээр чи манад уг ямар нэг үл мэдэх хүч дэмжиж байна гэж бодсон юм уу? Тийм ээ. Бас бидний явуулсан мэдээллийг нарч гисэн тэдэнд алуулсан бол л та. Тэгээд л болоо юу. Тийм ээ. Хангалттай мэдээлэл цуглуулж чадаагүй минь уучлаарай. Сони юм да. Кевин явхаас өмнө гаргасан зөвхөрлөө харуулах байх чинь. Тэр тэс өөр хүн мэт болсон зарагдаж байна. Ойлголоо. Тэгвэл Келли би чамаас асуулт асуумаар байна. Энэ үл шалгалт. Тэр надад зэрэглэж эхэлж байна. Лүмэдэл ингэвэл тантай хамт байг. Наад хариулчин таалагдчих. Ноён Келли. Би тэг буруугаар ойлгоорой. Нэг төрлийн ердөөл цангуул байгаа. Одоо явж болно. Болгоомжтой байхгүй тэр бүрэн ирэлцэж эхлэх үед би мөрс мултарч чадахгүй. Би залуу эзэнтэн саруулын зам цаад болохгүй байх хэвээр. Гэ яалтчгүй манай саруул бүр батараанаар хийцэн богоос. Зайн хүрээд өнөөрийнхэн партыг дуусгаж байна. Тэгэхээр та хэд дараагийн партыг илүү хурдан авч үзэх хүсвэл мэдээж лайк болон subscribe. Өөр нэг арга байгаа нь болохоор та хэд маань яг одоо дэлгэсэн дээр харагдаж буй данс руу донешн буюу дэмжлэг илгээвэл дараагийн парт маань илүү хурдан орохоос гадна чанартай мөн урт орно гэдгийг амлаж байна.
Дэмэдэ шинэ хүрдэн үзсэнд нь үнэхээр их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Өдөр баяртай.